Шилдэг Шидийн Баатрыг шалгаруулах 7 одын дайны сонгон шалгаруулалт эхэлсэн явж байгаа. Энэхүү сонгон шалгаруулалт нь сургуулийн бүх сурагчид оролцоод шилдэг 6 сурагч 7 одын дайн руу явна. Стелла эхний тулаандаа шууд тулдалгүйгээр хүчний ялгаагаа үзүүлээл ялцдаг. Харин Ики эхний тулаандаа бэлтгэлээ хийж байгаад Алистэй тааралддаг. Өмнө Кирихаратай тулдахаас айгаа зугцсан гэдэг чинь үнэн үү гэдээ Алис асуухад Ики өмнө юу болсныг ярьж өгнө. Икиг эв зэрэгэл гэдгийг сонсоод Кирихара ер нь дээрлэхэд зэвсэг ашиглаж болохгүй газар Икиг өдөөд өөрийнхөө зэвсгийг гаргаж ирээд тулдах гэж оролдтол Ики зүгээр л зодуулаад зэвсгээ гаргаж ирдэггүй. Хэрвээ зэвсгээ гаргачих юм бол Ики хөөгдөж штэ. Ядж яхад нь Икигийн гэр бүл Ики дугаасаа дургу болохоор сургуулийн өмнөх захиралтай хуйлдаад Икиг сургуулийн төгсөхгүйгээд янз бүрийн юм хийгээд исэн баггүй. Гэхдээ энэ жилээс сургуулийн захирал солидоод одоогийн эмэгтэй захирал болсон. За тэгээд манай Икигийн нөхцөл байдал арай дээрцэн гэсэн үг. Гэхдээ Ики төгсөхийн тулд заавал 7 одын дайнд ялах ёстой. Ингээд Икигийн анхны албан ёсны тэмцээн эхэлдэг. Өрсөлдөгч Кирихарагийн чадвар нь аяйгуу заван чадвар. Ой мод үсгээд өөрөө дотор нь үл үзэгдэгч болоод орчдөг. За тэгээд үнэр дулаан юун ч мэдрэгдэхгүй. Тэгээд харагдахгүй газараас харагдаг гэсэн үг. Ики эхлээд сум ирж байгаа зүгрүүгүйгээд хаана байгааг нь илрүүлж чаддаг. Гэтэ Кирихара өмнө нь сумаа алга болгож чаддаггүй байсан ч энэ жилээс юу илүү сайжраад сум нь хүртэл алга болдог болчихсон байдаг. Икиг энэ тэнд нь харуулж өгнө. Эв зэрэг байж 7 оддын дайнд ялж төгснө гинүү. Бүгд энийг шоол хамгийн дорой нэгэн гээл. Тэгсэн чинь үзэгчд нь бас нэгэн дуугаар хамгийн дорой нэгэн гээл бүгд нийлж шоолол. Эв зэрэг байж юу мөрөөдсөн. Эв зэргийг ганц азар ялчаад бүр өөрийгөө их юмд бодсон байна гэл бүгд шоолол шөөгалдаал. Стелла ч Ики яагаад тийм сонирн байна. Өрсөлдөгчөө алга болохоос өмнө дайрах хэрэгтэй байсан. Ики бол уул нь иймэрхүү юмыг анханасаа бодмоор ингээл гайхсан чинь Алис хажуугаас нь анхны албан ёсны тэмцээн болохоор сандарч байгаа. Тийм болохоор шийдвэр гаргаж чадахгүй байгаа юм гэж хэлдэг. Стелла ч тулааны өмнө Икиг сонирн байсныг санаад дээр нь хүн бүр Икиг муулаад байхаар босч ирээд бүр заалаар дүр миний хайртай Баатрыг битгий дөрмжлоод байгаад ойлцдог. Икиг ч гэсэн битгий арчаагаа царайлаад хэвтээд бай. Миний өмнө үргэлж байдаг шигэ дог байх хэрэгтэй үсттэй гэл. Тэгсэн чинь манай Ики ч босч ирээл өөрийгөө нэг цохиж аваад Кирихарагийн сумнаас шууд бултаад эхэлж байгаа юм чи. Сумд нь маш их оногдсон болохоор өөрийн сайн чаддаг өрсөлдөгчийнхөө тулааны хэм маягийг хуулбарладаг илд хулгайлах чадвараараа өрсөлдөгчийнхөө хэм маягийг ерөнхийдөө ойлгочихсон гэсэн үг. За тэгээд өрсөлдөгчийнхөө хэм маягийг бүрэн ойлгосон учраас сум хаанаас ирэхийг нь шууд мэддэг. За энийгээ төгс зөн гэж нэрлэдэг. За бараг л Гоку юм уу хайшин. Гокугийн нөгөө төгс зөн л гэсэн үг. Нэгэн өрсөлдөгчийнхөө хэм маягийг мэдээд хаана байгааг нь хаанаас дайраад байгааг нь мэдчихсэн учраас нэг итто шураад авал манай үний чинь байхгүй болно. Нөгөөх нь бүр алингаа алдаад баг өмдөндөө шиг шах. Маш их шархацсны дээрээс итто шурааг ашигласан учраас ухаан алдаад болох нь тодорхой. Ики тэгээд эмнэлэгт зэрсэн чинь Стелла хажууд нь байдаг. Манай Ики ч ихэнх иймэрхүү анимын гол дүрүүдээс нэг шат илүү залуу гэдгээ баталж Стеллад би чамд хайртай гэж шууд хэлж орхино. Стелла тэгсэн цүн дээрээ зан гаргаж байгаад хацар дээр нь үнснээр манай хоёр ингээд албан ёсоор хосоод болж байгаа юм аа. Ингээд нэг тэнэг царайлаад байхгүй хайртай бол хайртайгаа хэлээд үргэлж хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй энэ анимын гол дүрүүд дандаа нэг махан толгой царайлчаад нөгөөх нь нэг улаан цай сайн хандаад ахад л урд найртайг ойлгохгүй байж байгаад бүр ихний тулаанаа амжилттай ялсан болохоор сандрал нь арилаад үүний дараа Ики дараалаад шууд 5 ялдаг. Икигийн чадварыг жинхэнэ гэдгийг мэдсэн сурагчид Икигээс сэлмийн урлаг заалгахыг гуйнаа. Ики хэдий шидийн хүч муутай ч гэсэн сэлмийн чадвар нь сургуультай бараг шилдэгүүдийн нэг болохоор Ики зөвшөөрдөг. Эхлээд дан октод зааж байсан болохоор хөвгүүд Ики татаархдаг. Баахан октод хүрээлүүллээ энтэргээл. Тэгээ нийлж Икиг нухах гэж байгаад өөрсдөө нухуулчнаа. Ики зэвсгээж дуудахгүй ялчдаг. Тэгснэ нөгөө хэд нь ч бас Ики шав орооно очно. Баахан октоор хүрээлүүлээ дээр нь өөрт нь огт санаа тавихгүй байгаа болохоор Стелла ерөнхийдөө нэлээ ууртай байдаг. Үерхэд 2-7 хоног болсон ч гэсэн ерөөсө хосууд чиг юм хийгээгүй гарнаас нь ч хөтлөөгүй юм байлээ. Энэ үеүдээр Икиг нэг охин байн ажиглаа л байдаг. Ики сэлмийн урлаг зааж байгаа хэдийгээ дагуулад усан санд авчирч бэлтгэл хийдэг. Энэ үеэр Стелла осны хувцастай байсан ч гэсэн Ики нэг тоодоггүй. Стелла маань ч Икиг яагаад өөрт нь ингэж анхаарал хандуулахгүй байгаад гайхаад байж байтал Сонигийн клубын охин ирээд Ики та хоёр хэр хол явсан бэ гэж асуудаг. Та хоёр нэг өрөөнд байдаг юм чинь шөнийн итто шураа гээл алж өгч гинөө гэж авдаг байхгүй. Тэгсэн чинь Стелла шөнийн итто шураа байтгаа үнсэлж үзээгүй штэ бид хоёр гээл тэгсэн чинь нөгөө Сонигийн клубын охин гайхал арайч дээ та одоо шууд үнсэлсмээр байгаа хэл гээл би Ики симпайг дуудаад ирээгээл Икиг дуудаад өөрөө яваад өгнө. Ингээд Стелла маань Икитэй жоохон ялуурах гэсэн чинь цаатах нь нэг л сонирн байгаад байдаг. Стелла ч уурлаад ер нь надад үнэхээр хайртай юм уу? Хотлоо хэлсэн юм биш үү? Одоо угаасаа салах гээд ингэж байгаа юм биш үү гэж ууралсан чинь Ики тийм бишээ зүгээр л янз бүрийн хосууд чиг юм үндэ би ч гэсэн хиймээр байсан ч гэсэн ичээд байсан гэж хэлдэг. Усан сан ч гэсэн Стелла Кара сэтгэл нь хөдөлсөн ч гэсэн санаа зовоод өөрийг нь донтой гэж бодох үедээ гэж бодоод хувцсныхын талаар ерөөсөө юм хэлээгүй юм байлээ. Тэгсэн чинь нөгөө талд Стелла ч гэсэн ичээд байсан. Ерөөхдөө хоёр талд л ингэж ичээд байсан болж таарж байгаа байхгүй юу?
Манай хоёр тэгээд яг зэрэг одоо хамгийн хиймээр байгаа зүйлсээ хэлтэл хоёулаа үнсэлцэх гэж хэлдэг. За тэгээд үнсэлцээл нялуурч халуурч дуусч байтал Ики Стелла хоёрын дараагийн өрсөлдөгчд тодорхой болно. За тэр дараагийн өрсөлдөгчд нь болохоор зэрэг сурагчдын зөвлөлийн гишүүд байдаг. Сурагчдын зөвлөлийн гишүүд юм чинь за овоо алаан болох нь гэсэн чинь манай хоёр баг ганц дайралтаар амархөө ялчдаг. Ер нь эндээс харахад манай хоёр бол ерөнхийдөө сургуульдаа бол нэлээд хүчтэйнүүдийн тоонд орох нь харагдаж байна. Икиг одоо бүгд хамгийн дорой нэгэн биш харин өөр нэгэн гэж хочилдог болсон. Тулаандаа ороод бусад цагаар нь шавнартаа бэлтгэлээ заагаал иймэрхүү маягаар өдөр хоногийг өнгөрөөж байтал хэдэн ангийн турш Икиг хараад л байсан охиныг Алиса анзаараад хэдий хүртэл тэр охиныг тоохгүй байх юм бэ гэд Икигээс асуудал. Ики одоо гараад ирээ. Ямар зорилгоор дагаад байгаа юм гэд асуудал нөгөө охин модны ардаас сандарч гарч ирээд унждаг. Сандарсандаа цаашаа гүгээд улсан санал уунаад бүр ухаан алдаадах нөө. Ики бүр аврах хэрэг гардаг. Нөгөө охиныг сэрэх үед нь яагаад дагаад байсныг нь асуудаг. За тэгтэл нөгөө охин зүгээр л босод чиг Икигээр сэлмийн урлаг заалгахыг хүссэн юм байна лээ. За тэгээд хит ичимхий болохоор зэрэг хэлж чадахгүй л дагаад байсан байж таардаг. Дээр нь нэмээд энэ охиныг Аяцужи Аясе гэдэг Икигийн биширдэг самурайн охин байж таардаг байхгүй юу. Тэр самурай болохоор зэрэг сүүлчийн самурай гэдэг хочтой гоц авьяастай самурай байсан. Байсан ч гэж угаасаа байдаг. Амьд байгаа. Аав нь гайхалтай сэлэмчин байхад Икигээс сэлмийн урлаг яагаад сурах гээд байна ээ гэж та бүхэн бодож магадгүй. Гэхдээ аав нь 2 жилийн өмнөөс нэг тулаанд ялагдаад хэвтэрт байгаа юм байна лээ. Аясаа болохоор ганцаараа аавынхаа сэлмийн уралгаар хичээлдэг ч гэсэн бэлтгэл хийсэн ч гэсэн нэг л ахиц гарч өгөхгүй. За тэгээд Икигээс тусламж гуйж яваа. Ики хүсэлтийг нь зөвшөөрч хичээл заахаар болоод авдаг байрлалаас нь ахуулаад өрөлтийг нь засч өгнө. Аавыгаа дуурайсан эрэгтэй хүн шиг өрөлт авах хэрэггүй. Эмэгтэй хүний уян хатан байдлыг гаргасан өрөлт аав гээл хөл өдрийг нь гараараа засч масаал. Аясаа чулаагаал, Стеллач уцаарлаа. Энэ маягаар Аясаа боддоор сайжирч болж чаддаг. Стелла ч гэсэн бэлтгэлд нь туслаад талархснаа илэрхийлж Аясаа нөгөө хоёрыг мань хоолнд даагаад сууж байсан чинь гаднаас харах царайны эсрэг дүрийн баачка сугны өснөттэйгээ зог сэгсийгээл ороод ирдэг. Хүүшээ Аясаа юу юм штэ гэл өдөөл Икиж Аясаа хэцүү байхыг нь хараад нөгөө хэдийг бойл гэтэл нөгөө хөрөөний иршиг шүдтэй нөхөр нь ирснэ. Тав тухыг чинь алдуулсан дуучлаараа гэд уух юм аялж өгснөө шууд шилээр нь Икийг савчдаг. Стелла маш их ууралж зэвсгээ дуудах гэсэн боловч Ики зогсоодог. Тэгсэн чинь бүр нэмээд Икигийн нүүрлэн нулимаа давбал яах вэ? Стелла бүр гал идрэн дүрлцээд аимшигтай ууралдаг ч гэсэн Ики зогсоосоор л байдаг. Яг тэгвэл зөвшөөрдөг газар зэвсгээ гаргах нь хууль бус. Нөгөө хэдэн ч энэ нэг новшид бахархал гэж юм юу ч алга. Дээрлэхэгч шал уйдгартай юм байна гэд явцгаадаг. Үнэн дээр ихэнд шилэр зохих үед ч Ики бултаж чадах байсан ч албаар бултаагүй. Тэгтэл нөгөө хэдийг явсны дараа чиний сонголт зөв байлаа Ики күн гэл хаанаас ч юм сурагчдын зөвлөлийн гишүүд гараад ирдэг. Нөгөө манай хоёрт нэг госолдог нөхдүүдийн арай хүчтэй дээдлийн нөхдүүд нэм шиг байгаа юм. Сурагчдын зөвлөлийн хоёр саяны хөрөн шүддийн талаар хэлж өгнө. Өмнө жилийн 7 оддын дайны шилдэг 8-д багтсан өөр нэг сургуулийн шилдэг баатар нэм байлээ л дээ. Нэрийг нь Клауд гэдэг. Хоч нь болохоор сэлэн мэдгч. Харих замдаа Аясаагаас тэд нар таныг таниад байсан ямар холбоотой юм бэ гэд асуудаг. Найзын хуваар туслая гээл Ики хэлсэн ч Аясаа бол нь яг нэг юм хэлэх гээд амаа нээтэл Аясаа болон Икигийн утсан зэрэг мэддэгдэл ирнэ. Мэдээж Икигийн дараагийн өрсөлдөгч нь Аясаа болж таардаг. Аясаа хэлэх гэж байсан юм а болоод гүгээд явчихнаа. Тэгээд бүр хэд хоног алга болчдөг. Тэгснэ тулаан болох өдрийн өмнөх шөнө нь Икиг дээвэр дээр уулзъя гэж Аясаа дууддаг. Алис ч Аясаа шудраг толдвол чамайг ялахгүй болохоор ямар нэг юм хийх гээд байна. Наадах чинь өрөх байх гэхэд Ики тэгсэн байсан ч би очиж түүнтэй ярилцсанаа гэд очдог. Аясаа харин яалчгүй өрөх бэлдсэн байж таардаг. Өөрөө шууд дээвэр дээрээс үсэрчдэг. Хүн дээвэр дээрээс унж байхыг харж тэсэхгүй Ики шууд араас нь Итто шурааг ашиглаад Аясааг авардаг. Ингэснээр маргаашийн тулаанд өдөрт нэг л ашиглах боломжтой Итто шурааг ашиглаж чадахгүй болчихж байгаа байхгүй юу? Ики Аясаагаас ягаад элчний бахархлаа аавынхаа нэр төрийг шороонд тутган байж ийм зүйл хийж байгаа юм бэ гэсэн чинь Аясаагийн аав нь 2 жилийн өмнө Дожоныхоо төлөө Клаудтай тулдаад хүнд бэртэл авч ялагдсан. Тэгээд Дожог нь Клауд аваад Аясыг хөөчихсөн юм байна лээ. Харин Аясаа 7 оддын дайнд Клауд гарцаагүй шалгарч гарч ирнэ гэдгийг нь мэдж байгаа учраас өөрөө 7 оддын дайнд шалгарч Клаудаас өшөөгөө авах гэдэл байгаа байхгүй юу? Тэхийн тулд Икиг ялах ёстой ч гэсэн шудраг үзүүл Икиг яагаад ч дийлэхгүй. Тийм болохоор зал ашиглаж байгаад чамаагүй Икиг ялах гэж байгаа. Маргааш өглөөнч болж тулаан эхэлнэ. 6 дараалж ялсан Икигийн эсрэг адилхан 6 ялалтай байгаа Аясаа. Ики шууд л дайх бөгөөд Аясаа чигчийн хуруугаараа төгөхөд л Ики гэмтэл авдаг. Энэ явдланд давтагдах бүрд хүн бүхэн гайхдагч энэ нь Аясагийн чадвар агаарт сэлмээрээ цавчилт үүсгэж тэрийгэ задалдаг тийм чадвартай. Хүн эзэмшигчээс нь өөр хүнд харагдахгүй. Гэхдээ энэ агаар дээрх зангануудаа Аясаа урд чүн урчлаад бэлтчихсэн байдаг.
Энэ дүрм зөрчсөн үйлдэл тулааны өмнө ямар нэгэн зүйл урчилж бэлдэж болохгүй. Баригдвал шууд л Икигийн ялд болоод Аясыг хасагдах ёстой. Ики хэдий шүүгчээр булхаа ашиглаж байгаа эсгийг шалгуулж болох ч гэсэн Ики өөрөө тэхийг хүсдэггүй. Харин Аясад хандаж дан булхаа ашиглаад булхаанд найдаад байхаар чиний тулааны хэм маяг ерөөсөө гарахгүй байна. Дээр нь чи ийм хэм маягаар намайг огтхон ч ялна гэж байхгүй гэж хэлдэг. Ингээд Ики өмнө Кирихара дээр ашигласан төгс зөнөө ашиглаад агаарт байгаа бүх зангнуудаас бултангаа Итто шуураач ашиглахгүйгээр Аясыг ялчихдаг. Тэгээд зогсохгүй өөрөөс нь урвсан байтал Аясад тусалж аавынхан доожог эргүүлж авахт нь туслахаар болно. Ингээд манай Ики болон Стелла Аясаа нар алдсан доожог нь авахаар очиход Клауд доожо дээр нь хүлээж байдаг. Ики Аясыг орлон Клаудыг доожоны төлөөх тулаанд дуудахолно. Энэ доожо гэдээ байгаа нь болохоор зэрэг энэ сэлмийн урлаг заадаг дэвжээ буюу энэ заал байшингэл ер нь хэлж байгаа. Ямар нэг доожо дээр доожоны эзэн зөвшөөрсөн бол зэвсгээ ашиглан тулдах нь дүрм зөрчихгүй үйлдэл юм байна лээ. Тэгээд дулаан эхэлсэн чинь Клаудын сэлмэн бараг Бличийн Ренжигийн Забимаро гэдэг нас. Тэгснэ сэлмнийх нь нэр нь Орочимаро заяа. Дулаан эхэлж хэсэг ил зөрүүлээд Клаудын сэлмнийхэн чадвар болох хүснээрээ суунж агшдаг чадварыг нь яаж хийгээд аргалж байгаа ч гэсэн өөрийнх нь төрөлхийн авьяас болох хариу үзүүлэх хурдыг нь аргалахад хэцүү байдаг. Клауд нь энгийн хүнээс хэд дахин илүү хариу үзүүлэх чадвар нь хурдан. Ики нилээн шахуулаад ирэхэд Аясаа болиулах гэдэг ч Стелла Аясыг зогсоодог. Яагаад гэвэл хүчтэй өрсөлдөгчтэй тулдаад Ики нэлээд их хөвгөлтэй харагдаж байдаг. Өмнө Клаудтай Аясагийн аав тулдах үедээ ч гэсэн үндэ инээж байсан байдгийг. Гэхдээ аав нь өвчтэй байсан болохоор өөрийнхөө хамгийн хүчтэй дайралтыг яг хийх гэж байгаад хийж чадахгүй ялагддаг. Клауд болохоор хизээ нэгэн цагт аав нь эргэж ирээд тэр дайралтаа үргэлжлүүлж харуулна гэж бодоод энэ доожо дээр нь хүлээгээд байгаа юм байна лээ. Ер нь бол сэлэмчин залуул юм байл л тэ Клауд. Тэр нулимдгийг бол өршөөж болохгүй ч гэсэн уулын дайжгүй залуу. Ингээд хэдий илүүрхэж байсан ч гэсэн илүү их довтлогоо хийсэн болохоор Клауд ядардаг. Ингээд өөрийнхөө хамгийн хүчрхэг дайралтаар Икийг дуусгахаар болно. Ики харин өөдөөс нь Итто шураа биш харин Аясагийн аавын сэлмийн урлагаар өмнө нь Клауд дээр хийх гэж байсан хамгийн хүчтэй техникийг нь Клаудын эсрэг хийж ялдаг. Аясаа яаж аавынх нь болон өөрийнх нь сэлмийн урлагийг Ики мэддэг билээ гэд гайхсан ч өмнө нь Аясаатай бэлтгэл хийж байхдаа ил туулбарлах чадвараараа Аясагийн сэлмийн урлаг буюу аавынх нь сэлмийн урлагийг Ики хуулбарлчихсан байсан байлээ. Клауд ч 7 оддын дайн дээр үргэлжлүүлцгээе гэд яваад өгдөг. Ингээд доожогоо ч эргүүлж аваад үүний дараа Аясагийн аавч сэрнэ. Манай хэд жиргээд сонгон шалгаруулсандаа орж тулаануудаа ялсаар нийт 12 дараалсан ялалт авдаг. Манай гол дүрийн дөрөв бол дөрүүлэл яг 12 дараалаад ялчихсан гэсэн үг. Үүний дараа захирлан Ики Стелла хоёрт 7 хоногийн амралт өгч амралтанд явуулнаа. Тэр газар нь тэгсэн чинь сурагчдын зөвлөлөө хийдэж бас байж таарад хамтдаа нэлээд тоглож моголж хөгжилдөж байгаад л манай хоёр тусдаа ууланд гардаг. Гэхдээ Стеллагийн бие нь муудаж ханаад хүрээд халуураад ядаж явахад нэмээд бүр дээр нь бороо ороод шалам норчихсан байсан тул ойн дунд байсан жижигхэн байшин руу ороод мань хоёр гал түлээд хувцас хатаагаад амарнаа. Ики бүр Стеллагийн хувцсыг нь тайлж майлж өгөөл. Ингээд байж байсан чинь гинт хаанаас ч чулан голем гарч ирээд манай байшинг нь эвлэгддэг. Ики маш хурдтайгаар Стеллаг аваад нөгөө чулан биетийг ялнаа. Гэсэн чинь нөгөөдөг чинь нөхөн төлжөөд бүр илүү олон болчдөг. Стелла өвчтөй байгаа болохоор тулалдаж чадахгүй харин Ики хичнээн ялсан ч гэсэн нөгөөдөл нь улам үржээд ядаж байхад Стелла руу дайраад яг балардгийн даваан дээр сурагчдын зөвлөлийн гишүүд гарч ирээд манай хоёр тусалдаг. Тэгсэн ч големууд нөхөн төлцөөр байдаг болохоор бүгд нийлээд барахгүй баларч байх үед өмнө жилийн 7 оддын дайны шилдэг дөрөвт багтсан мөн энэ сургуулийн номер 1 сэлэмчин сурагчдын зөвлөлийн дарга Торо Тока гарч ирэн хормын зур бүх големыг аянгаар устгадаг. Эндүүгээр зогсохгүй големуудыг холоос удирдах байсан хүнийг нь ч аянгаар нэргэж орхино. Сурагчдын зөвлөлийн даргын аимшигтэй хүчийг бидэнд хангалттай харуулсныхаа дараа үзэгдэл солигдож Шизукугийн утсанд дараагийн өрсөлдөгчийнх нь нэр ирэх болно. За мэдээж тэгээд ойлгомжтой байх тийм. Шизуку нь Икигээс ялгаатай шидийн хүч маш сайн. Сургуультай шидийг удирдах чадвараараа нэгт орох үйц. Шидийг маш сайн удирддаг. Ийхүү сургуулийн шилдэг сэлэмчний эсрэг сургуулийн шилдэг шид удирдах чадвартай нэгний тулаан эхлэх болно. Шизуку усан ханаар хамгаалангаа давхар дайрахаас гадна мөсөн дайралтч давхар хийдэг. Нэг дор 3 төрлийн чадвар ашиглаж бүгдийг алмааруулдаг. Гисэн хэдий ч Токогийн аянга цахилгаанаас хурдан хөдөлгөөн үүнийг нь аргалж дөнгөдөг. Холын зайд энэ тэнцүү тулдаж байсан ч Токо зайгаа ойртуулснаар Шизуку ялагдаж эхэлнэ. Хэдий банк хэрэлдэж байдаг ч гэсэн Стелла хүртэл орилж дэмждэг. Ахтайгаа хамт 7 оддын дайнд шалгармаар байгаа тул Шизуку бүх ур ухаанаа дайчлан
Токагийн ялагдшгүй гэж нэрлэгддэг ойрын зайнлуу нь өөрөө орж толддог. Гэсэн хэдий ч Токагийн шилдэг дайралт Райкирид нэргүүлэн ялагдал хүлээн. Тулааны дараа Шизуку мэдээж хүнд бэрцэн байх бөгөөд Алис аргадаж өгдөг. Харин Икки дүүгээ хүчтэй болсныг нь гайхдаг. Дараагийн тулааны 5 гарах хүртэл Икки болон Стелланаар сурагчдын зөвлөлийн ажилд туслахаар болно. Харин энэ үеэр сурагчдын зөвлөлийн дараах Токан тулааны үеэсээ шал өөр, жоохон бүтлгүй дээр нь сайхан сэтгэлтэй нэгэн байдаг бөгөөд өөрөө асрамжийн газар өссөн тул асрамжийн газрын хүүхдүүдэд уурамдын өгч тусалдаг. Энэ үеэр Иккигийн аавын доор нь ажилдаг гахаа шиг нөхөр Икки болон Стелла хоёрын үнсэлцэж байгаа зургийг дараад сэтгүүлд гаргасан байдаг. Ер нь энэ хоёр л голем явуулсан нөхөр чинь бас энэ аавынхын туслах байхгүй юу? Хүнээр дамжуулж тийм юм хийлгэсэн. Иккиг хулиган сургуулийнхаа хамгийн дорой нэгэн байж өөр улсын гүнжийг уруу татаж өрхөдсөн энтер гэсэн юм бичсэн байдаг. Ингээд худлын бичиж байгаад Иккиг бүр бариад хориод авнаа. Тэгснэ тулаануудыг нь хорж байгаа газараа хийлгэж мэлгээд Икки уул нь ялсаар байгаа ч гэсэн яалчгүй ядралт нь нэгсээр л байдаг. Икки аавтайгаа уулзахыг хүсч яаж хийгээд аавтайгаа уулзах чаддаг ч гэсэн аав нь авьяасгүй бол хоёрын хооронд хичээл зүтгэл битгий гарга. Хоёрын хооронд амжилт хэрэггүйгээд Иккиг юу ч битгий хийгээд. Икки уул нь дотроо бол аавдаа л хүлээн зөвшөөрөхийг хүсэж хүчтэй болсон юм байл л дээ. Ийм үг сонссон болохоор Икки бүр л өхмөл болчихдог. Тэгсэн аавынхын туслах Иккиг дуудаад дараагийн өрсөлдөгчин сурагчдын зөвлөлийн дараа Тока гэдгийг хэлэх болно. Хэрвээ Токог ялж чадвараа нотолж чадах юм бол чамайг хүлээн зөвшөөрч суллаа. Харин ялагдах юм бол шидэт баатар болох мөрөөдлөө бүр мөсөн хай гэж хэлэхэд Икки шууд зөвшөөрдөг. Одоо энэ тулаанд ялах юм бол уул нь 7 оддын дайнд оролцох эрхээ авна. Гэтэл Иккигийн байгаа байдал нь нэг иймэрхүү. Тулаан болох цаг ирж нөгөө гахаа шиг нөхөр чинь бүр баахан онгоц монгоцоор зураг авалт хийлгээд Иккиг ялагдахыг нь дэлхийд даяар харуулна гээд дээр нь хорж байсан газраас нь бүр одоо тулаан болох газар руу алхуулаад явуулсан байдیں۔ Хэд туйлдсан манай хүн ч өөртөөгөө зөрчилдөөл юу ч чадахгүй би ер нь яаж шилдэг Токог ялах болж гинэ гээл. Бараг унахын даваан дээр Иккигийн дүү, найзууд, чанар нь бүгд Иккигийн нуруунаас түлхэж өгнө. Стелла ч гэсэн энэ үеэр аль хэдийн 7 оддын дайны эрхээ авчихсан байдаг. Сургуулийн шалралтандаа бол бүгдэнд нь ялсан гэсэн үг. Нийт 20 ялалт. Ингээд сүүлийн тулаан хамгийн дорой нэгнээс өөр нэгэн болтлоо ахиж гарч ирсэн Курогоны Иккигийн эсрэг сургуулийн номер 1 сэлэмчин Тодо Тока нарын тулаан энхүү эхэлж байна. Тулаан эхлэмэгцэл шууд л Икки Итто шурааг ашигладаг. Угаасаа Токогийн өдөөс удаан тулдаж чадахгүй болохоор нэг л дайралтаар дуусгахаар шийддэг. Тока ч гэсэн Райкирийг ашиглан нэг дайралтаар дуусгахаар болно. Хоёр тал хоёулаа өөрсдийнхөө бүх хүчийг нэг л дайралтанд хоримтлуулж дайрдаг. Харин ялагч нь Икки байх бөгөөд Иккигийн ялсан шалтгаан нь Итто шурааг 1 минут биш харин ердөө нэг дайралтанд зориулж ашигласан. Ингэснээр маш их хүчийг ердөө ганцхан дайралтанд ашигласан гэсэн үг. Хамаг юмнаас нь цус гараал яалтчгүй бүр ингээд хамаг амьдралыг нэргээ нэг дайралтанд ашиглаж байгаа байхгүй баг. Ингээд Икки 7 оддын дайнд шалгарч шууд Стеллаг миний гэр бүл болооч гэж гуйдаг. Стелла ч мэдээж зөвшөөрнө. Ингээд л сургуулийн сонгон шалралтаар манай аниме дуусч байгаа. Үргэлжлэн одоогоор бол ерөөсөө гараагүй. За нилээд нуршаад нилээд удаан бичлэг болчих шиг боллоо. Тэгээд одоо нэг хуучны хүмүүс баг нээх үзээгүй тийм хөөрхөн анимуудаас ярьж өгье гэж бодоод байгаа. Тэгээд хажуугаар нь бас анимтай холбоотой янз бүрийн сонирхолтой бичлэгүүдээ бас оруулна. За тийм болохоор сувгийг маань subscribe хийгээд бичлэгүүдээ үзээрэй.